Дараагийн мэдээлэл танилцуулъя. Солонгосын өсвөр насныхан доор хаяж өдөрт 3 цагийг видео контент үзэхэд бол зарцуулдгийн байна. За тэдгээрийн талаас илүү хувь нь богино хэмжээний видео контентуудыг үздэг болохыг судалгаагаар тогтоосон байна. За өмнөд Солонгосын өсвөр насныхан YouTube, Instagram Reels зэрэг платформд өдөрт 3-аас илүү цагийг зарцуулдгийн байна. За эдгээр тоо баримтаас харахад богино хэмжээний видео хэрэглээ мэдгэцгүй өссөн бол өсвөр насныхны дунд уламжлалт телевизийг үзэх байдал нь бол улам бүр буурч байгаа нь харагдсан байна. За Солонгосын хэвлэл мэдээллийн сангаас лав гарагт нийтлсэн өсвөр насныхан болон өсвөр насныхны хэвлэл мэдээллийн хэрэглээ 2025 нэртэй судалгааны тайланд дурдсанаар өнгөрсөн оны 6 дугаар сараас 9 дугаар сарын хооронд бага сургуулийн 4 дугаар ангийн сурагчдаас эхлээд ахлах сургуулийн ахлах ангийн сурагчид хүртэл нийтдээ 2674 сурагчийн дунд судалгаа явуулж энэхүү дүгнэлтэнд хүрсэн. За судалгааны хувьд өнгөрсөн 7 хоногт ашигласан платформ нь ямар платформ байсан бэ? Ямар үйлчилгээ авсан бэ гэж тухайн үед судлаачдын зүгээс судалгаанд оролцогчдоос асуухад нийт судалгаанд оролцсон өсвөр насныхны 95.1% нь онлайн видео платформ үзсэн гэж хариулсан бол интернет порталууд бол үүний дараа 2 дугаар байранд орсон үзүүлэлттэй орсон байна. Нийт судалгаанд оролцогчдын өдрийн үзэх дундаж хугацаа нь 210.6 минут буюу ойролцоогоор 3.3 цаг байсан. За дунд сургуулийн сурагчид дэлгэцэнд хамгийн олон цагийг зарцуулдаг буюу нийтдээ 333.7 минутыг зарцуулдаг бол ахлах ангийн сурагчид 226.2 минут, бага сургуулийн сурагчид 143.6 минутыг зарцуулдаг гэдгээрээ удаасан байна. За хамгийн их үзэж байгаа видео контентын төрөл тоглоом 63.9%, хөгжим тоглолт бүжиг 53.6%, хоол болон хооллохтой холбоотой контентууд 40.6% багтсан байна. За байнгын ашигладаг платформуудыг авч үзэх юм бол Instagram Reels 37.2%-аар тэргүүлж YouTube дараагийн байранд, за мөн YouTube Shorts, TikTok, Never Clip зэрэг платформуд удаасан байна. За өсвөр насныхны хувьд богино хэмжээний формат руу шилжсэн гэдэг нь энэхүү судалгаанаас тодорхой харагдаж байгаа. За өнгөрсөн 7 хоногт богино хэмжээний контентыг хэр удаа үзсэн бэ гэж тухайн үед судалгааны судлаачид асуухад судалгаанд оролцогчдын 49.1% нь өдөр бүр үздэг гэж хариулсан нь 2022 оны судалгаанд ердөө 1.2%-тай харьцуулахад эрс өссөн үзүүлэлт болж байгаа. За судалгаанд оролцогчдын 76.6% нь ярианы эсвэл генератив хиймэл ухаанаар хэрэгэлсэн ийм контентуудыг үздэг болох нь судалгаагаар тогтоогсон. За энэ нь бол өнгөрсөн жилийн хугацаанд бас нэмэгдсэн шинэ ангилал болж байгаа. Үүний эсрэгээр уламжлалт мэдээллийн хэрэгслийн хэрэглээ буурсан байна. За өнгөрсөн 7 хоногт телевиз үзсэн үү гэж асуухад өсвөр насныхны хувьд 84.8% нь үзсэн гэж хариулж байсан бол энэ бол 2022 оны судалгаатай харьцуулахад 12.6%-аар буурсан үзүүлэлт болж байгаа юм байна. За тэгэхээр өсвөр насныхны хувьд үзэж байгаа контентуудын хэлбэр нь ихээхэн богино хэмжээтэй ийм контентуудыг сонгож хэрэгжилж байгаа. За тэдний анхаарал бол маш хурдан сайрнадаг болохыг энэхүү видео бичлэг илүү сонирхож богино хэмжээний видео бичлэг сонирхож байгаагаас нь харж болохоор байна. За цаашдаа бол өсвөр насныхны хэрэглээнд нийцсэн ийм мэдээллийн хэлбэрүүдийг нийтлэхэд хэвлэл мэдээллийн байгууллагуудаас нь анхаарч ажиллахаар болж байгаа юм байна. Баярлалаа та бүхэнд гадаад мэдээ танилцууллаа.